Бүгдээрээ сайн уу? Саяхан нээлттэй хийсэн Карма буюу үлийн үр драмаг ярьж өгөхөөр бэлтгээд байна. Нилээн их аллагатай кино болохоор дүүнер маань битгий үзээрэй гэж гоохын. Анги болгоно нь өөрөөр гол дүртэй бөгөөд гол дүрүүд нь бүгдээрээ холбогддог. Ер нь бол юу ч ийсэн чамд буцаад ирдэг гэдгийг 6-хан ангид багтаагаад хөөрхөн гаргаад өгсөн сонирхолтой кино лээ. За тэгээд кинонд орцгоё. Эхний анги хэлэхэд барилгад гал гарч байх ба бүхэл биеийн тэр чигтээ шатсан нэгэн хүнийг гал сөнөгчөд аварч байгаа харагдана. Яралтай түрүүн тусламжаар эмнэлэгт ирээд нэгэн чадварлаг эмчийн ачаар ам аврагдана. Унтуулчих юм бол шоконд ороод үхвэсэн байхгүй юу? За тэгээд ам аврагдсан. Маргааш нь эмчнэр шалгаж байгаад нэрийг асуугаал нөгөөхөн ч надад гэр бүл байхгүй гэд нэрээ хэлсэн чинь манай эмч бүр хачин болоод явчтээ. Танд л хүн юм шиг байгаа. Тэгээл гарах гэсэн амийг минь аварсан баярлаа л гин. Ингээд хэдүүлээ гал гарахаас 15 хоногийн өмнөх рүү ирэхэд нэгэн үнэхэрийн бүтгэргүй залуу харагдана. Түүнийг бүтлэхүү гэж нэрлэцгээе. Түрээсээ төлгээд бичиг надсан байхад л тоож байгаа чинжгүй түрээс маяас гээл гэрте орж байгаа. Бас нэг ховцоо мовцоо харсан шигээл гэрте арих гудраал байж идэв. Уцан нураад тахад л авахгүй гүрийгээ твтээд байгаа. Тэгсэн гэрт нь мөнгө хүлэгч орж ирээд уцан буцаа аваач хөөрцөн би ч одоо мөнгө төргөө төлөлтөө өгснээ нэг газарлууд аваад явчихаа. Хүлж мүлцэн эрхтний донор болох нэ бүр. Өмдөндөө шээдлэн сүрдүүлж агаад 30 хоногийн дотор төлөхгүй бол бүх эрхтнийг чинь зараад мөнгө авъя шүү гэд тавиад явуулж байгаа. Маргааш нь ажил дээрээ байж хат нь нэг хятад залуу дарахтаа маргалдаж байгааг олоод харчихна. Нөгөөхөн ч мөнгө хэрэгтэй байна, цалингаа авъя гэд маргалдаж байснаа дараагаа шууд цохиод авдаг нас. Харваажи хүнд гараа байхгүй юу? Тэгээл гадаад тамгилж яхад нөгөө хятад чи ажлаасаа халагдчихлаа гэд уцаар ярьж идэв. Түүний гарыг хартал гарн дээр нь хачирхалтай шивээс харагдана. Гинэд өөрийнх нь ч уцтуугараад аав нь эмнэлэгт хүргэцнийг хэлнэ. Нэг тоожоо ч юм байхгүй яваал очиж байгаа. Машин мөргүүлсэн нөгөө дайрсан жолооч нь ч бас хүлээж байна. Тэгээл дайрсан жолооч нь тохиролцоо гэж гуйж байгаад 5 сая төгрөг дээр тохирсноо аавда 3 саяыг нь өгөнгүүтээ арай гэж энэ мөнгийг салгалаа энэ төр үлдэгдлийг нь салтайлчлгүй л явах вэ. Тэгснээл гарангуудаа дахиад жолооч дээр очиод хүүшээ чамаас арх үнэртэй дээ нүү да. Ууцсан машин барьж исэн юм уу? Асуудал шүү асуудал. Цагдаа дуудах уу гэж сүрдүүлснээ ахаад 3 саяыг нэхэж идэр. Бүр этэм тэнд биштэй алив гэж аал авчичаа. Аав нь гэрээсээ хэрэгтэй юмнуудаа захиад аавындаа очихдоо хүртэл хулгай хийгээстэй. Цаг магийн зүгээл нөгөөх нь бүр Rolex заяа. Мөнгө ахаар нь бинго гэж авчаал байжсэн чинь нэг цаас байна. Харсан чинь аавынх нь амь насны даатгал. 500 сая төгрөгийн гэрээ байж идэв. Пүү энэ бол миний бүр бүх асуудлыг шийдэхээр л мөнгө байна даа л гэж авсан. Тэгэл гэрээс нь гарч явахдаа 10 жилийн 3 залуутай таарад нөөдүүлэн ч тамхи байна уу? Тамхи аваад өг гэж дээрлэх гэж оролдоход нь өөдөөс нь хид хид дадлаасан чинь цухтагаал явчтий. Тэгэл цухтаж яхад нь араас нь тамхи авч чадахгүй бол хулгай хийж бацаануудаа гэд явж исэн чинь гинтл нөгөө гурав буцаж дайраад навсайтлан зодчтий. Тэгснээл өөрөө л хулгай хийж ол гэсэн шүүгээд тамхиг нь нөгөө Rolex цагтаа гусаад дэвсэлж өгнөө. Гинэт сэрсэн чи эмнэлгийн өрөөнд аав нь тэнд бүр яахаараа юм болдгийн хүний жаахан үрийг гисэн л цагдаатай маргалдаж байна. Камер байхгүй мүү тэнцээ чи орчин үед камергүй газар гэж юу гэдин гэхэд чихнээсээ л тэр авин камергүй байсан байхгүй юу? Манай бүтлгүүч босноо гомдлгүй зүгээр гэд аавыгаа тоож аваач юм байхгүй гарч явснаа камергүй гинэ гээл нэг юм сэтсэн л байгаа. Тэгэл дарга руугаа залгаад саяхан алагцыг хятад хүний аягийг нь олж аваад яваад очино. Очоод уулцсан чинь нөгөөхөн ч за үхийг байгаа дээр энэ газараас явдаа гэхэд мөнгөний ажил байна. Хоёлаа хамт ажиллаж исэн штэ чи мөнгөний асуудалтай аазтэй гээл тархийг нь уучиж байгаа. Аавыгаа алуулахаар даалгавар өгж идэг нас. Зүгээрч өгчихгүй даатгал нь 200 сая ахгүй юу? 30% нь чи ав. 60 сая вонтой болвол хятад руугаа буцаал амьдралаа хангалттай шинээр эхлэе штэ гэд хамтрахаар болчихж байгаамаа. Гол нь машинд мөргүүлсэн осол шиг харагдах хэвээр. Аллах шиг байж яагаад ч болохгүй л гэдэв. Маргааш нь чимлэг дээр шарах мархаа цэвэрлүүлчихэд гараад ирсэн хятад залуу маань ирцэн л сууж байна. Чи чин галзуурч чаа юу? Хоёулаа хамт иж харагдаж болохгүй штэ гэсэн чинь л танаа аавын даатгал 500 сая эзтэй. Би судлуулсан. Ийм байхад чамд яаж идэх юм бэ л гэдэв. Тэгснээл 30% 150 сая болж гин. Өөр яриа байхгүй гээл яваад өгнө. Оройч найзтайгаа ууж муугаал цаашаа үргэлжлүүлээд караоке оролтоо гэсэн чинь ихнэр уурлнаа. Одоо ир гэсэн гээд хаяад яваад өгчтий. Өнөөдөр нөгөө бузар ажил нь болохоор ямар нэгэн гэрчтэй гадуур явах гээд байгаа байхгүй юу. Тэгээл өөдгөө мөн новш юм даа гэл ганцаараа караоке орж байгаа. Хоёр хүүхэн суугдсан гарахтаа миний царийг дараа нь ирсэн ч тань нэзтэй эдэр. Цаашаага камертай газруудаар л яваа. Нөгөө талд нь аав нь хүүгийнхээ төлөвлөгөөний авсагч байхгүй машинд дариулж байгаамаа гэж. Маргааш нь яаж хоолойгоор нь хоолд авж байгаа гэмээр чихэж өгч байхад нь цагдаагаас далгаад аавыг нь нас барсныг хэлнэ. Хурж ирээд шалгаарай л гэж байгаа. Манай жүжээч яах вэ? 0-доо бүр ааваа адэр гэж уйлж бэлтгэл хийж идэр. Цагдаагийн газар дээр очиод бүр жүжиглж өгж байгаамаа гэж. Тэгээл цагдаа тайвшруулад аавч нь машины ослоор нас барсан. Гэхдээ камергүй газар инлээ л гэдэв. Нөгөөх нь ч камергүй гэж юу гэж байгаа. Тэр мөн жолооч нь хийм бэ тэр. Тэгсэн чинь цагдаа шууд та тайвшраа бидэнд гэрч байгаа л гэж авсан.
Аавд нь санаа тавьдаг сүмийнх нь хүүхэн байж идэм аа гэж. Ядж байхад бүгдийг нарцсан заяа. Дайрчаад гарч ирж өгсөн эсхийг нь хүртэл шалгасан. Яавч осол биш, адлага байсан л гин. Манай бүтлгүүч бүр шок. Царайн сонирн болохыг нэг цагдаа бас анзаараад дамжнаа. Тэгсэн ч гэсэн зам тээврийн осол үсттэй л гэдэдий. Цагдаач энэ бол хүн амны хэрэгээ. Зам тээврийн осол гэж бодохгүй байна. Аавыг ч нь уулнаас олсон л гэж авсан. Манай хүнч нөгөө хятадтайгаа хараагаал мó бүтлгүй новш гээл энэ анги дуустай. Хоёрдугаар анги хэлэхэд нэг эмэгтэй ууланд YouTube хийж байгаагаар эхэлнэ. Ууланд ганцаараа камби хийдгээл юм шиг байгаа. Тэгээл бичлэгээ хийжсэн чинь нэг чимээ гараад харсан чинь нохой газар ухаад юм идчихэдий. Юу идэж байгаа юм бол гэд очиод таарсан чинь газар хүний болсон толгойгон чинь эмэгтэйч бүр ухаан алдах шахна. Хөөхий аавынх нь зогцоос эндээс олцсон байгаамаа гэж. Яаж энд ирснийг гайх ч юм уу? Удахгүй гарноо. Тэгэхээр бичлэгээс лайклаад буцаад ороод ирээрээ. Син солигдож нэлээ мөнгөтэй ах нэг хүүхэнтэй ресторанд болцжээ. Хоол идчихэл хоёлоо гой десертний газар орох уу гэсэн чи эмэгтэй шууд no орондоо орё гэд амралтын газар руу давуулаад явна. Wine mine задлал гой газар агаад дээл гэж авсан. Уулан дунд байдаг амралтын газар авчирчаад ингээд хар чин залууд нь эвгүй штэ те. Тэгсэн чинь санаа зовлтгүй би өмнө нь хайкинг хийх гэж найзтайгаа энд ирж хонж исэн юм а гээл аргалж байгаа. Уухгыг тахтан шахсаар агаал уулах чинь. Тэгэл чүн гин туцаар ярьжсэн аа манай найзын аав нас орчжээ. Одоо очихгүй бол болохгүй л гин. Нөгөөх нь ч би ууцаа одоо явж чадахгүй дээ гэсэн чинь уурлангуудаа зүгээрээ би такси бариад явчих гэд нилээн зэвүүлдэ. Энэ уулын мохорт энэ шөнийн цагаар ямар такси байх вэ? За би чамайг хүргээд өгөө. Цагтаа одоо байхгүй байлгүй дээ гээл гарч байгаа. Машиндаач зүгээр явчихгүй. Нойрыг чинь сэргээгээд өгөө гэж үнсэж үнгээд нөгөөх рүү гар мараа явуулаад алцганаад исэн байхгүй. Нэг юм тас хийгээл мөрөгчтэй. Хоёулаа хүнд арчлаа штэ гээл сандарч өгч байгаа юм чи. Очоод шалгасан угаасаа үхсэн заа. Тэгэл яах вэ хүү гэж ахт нь гайны хажуугаар нэг машин өнгөрч таарад хүнээ нугаад хөнгөн осолд орсон юм шиг л жүжиглэн. Нөгөө машинын ч зогсноо туслах хөөл гэдэг. Манай баяагч даатглаа дуудцсан одоо ирж байгаа гэсэн юм хум хийгээд дими ах гээл аргална. Тэгсэн энэ машины хоёр ч гэсэн амар нотой. Зургийн дарсан уу марсан уу гэж хоорондоо ярилцчихсэн аа. Арай л азаарны ахаа гэхдээ машинтай хүүхэнтэй байна тэл гэд. За тэгэл зам дээр манай хоёр яах учраа болохгүй хэрэлдээл байж хат нэг бөбөөчи явж иж тараад хамаг яриаг нь сонсчноо хөрхий. Манай баянч бүр сандраад цогтох гэж байхад нь барьж аваад ухаан алдуулаад багаажиндаа цогцтой хамт хийж идэр. Тэгэл нөгөө хүүхэнтэйгээ бас багаажиндаа нэг өгтөл нэг хүнтэй хамт шууд уул руу явж байгаа. Одоо яах юм бэ гэж маргалдаалаа штэ. Тэгсэн нөгөө бөбөөчин чинь сэргээл ойрлж өгд юм аас тэ. Ядж яхад хажууд нь хөсөн хүн байгаа штэ. Багаажаа нэгэл баахан зодож идэр. Гэрч болохоор чамайг алаад энд болно гэж сөрдүүлж ийсэн аа. Гинт л уцаа гаргаж ирээд дансны дугаарыг аваад 10 сая вон шилжүүлчихдээ. За одоо хоёлаа хамсаадан болсон шүү. Одоо буу гэд нөгөө зохицоо үүргүүлэнгүүтээ нүх ухаад буулж байгаамаа гэж. Ажлаа дуусгасан хоёр маань машиндаа суусан чинь бөбөөчин шууд л юу гэж нөгөө энэ бүхнийг нуун гэхэд 10 сая арай л бага уу гэснээ нэмээ дахиад 10-ыг өгчих. Тэгэл би амаа амхлаа гэж авсан. Манай баян гарч ёо новшчин гэж бодсноо нэмээд 20 саяг үгүй ахиж нэхгүй шүү гэд тохиролцоонд хүрж байгаамаа. Бүгдийг хүргэж өгөөд хар арцгийн картыг нь авч талт хийгээд машинаа засвар төгсөн чинь ахиал 4 сая гарan болчтээ. Ёо зайлаа л гэж байгаа. Яг баян юм уу гэхээр бас хэцүү ээ. Хамаг овц сунараа аваач хаяад ажил дээрээ ирнэ. Ууг нь эмчл юм байгаа юм л та. Тэгсэн нөгөө замд таарсан хоёр маань дээврээс зургийг авсан байж гин. Энэ бас амар учиртай хоёроо. Нөгөө хүүхэнтэйгээ уцаар яриад өстой имлэгээ саяхан шинэ газар нүүлгсэн болохоор мөнгө амар хэцүү байна. Чи жоохон тус болооч гээл асууж байгаа. Найз охин шүү юм ч бас за би туслгүй яах вэ? 7 өдрийн сүүлээр л чаднаа л гэдээ. Тэгснээ хоёулаа хэсэг холбоогүй байсан дээр хаал гэж байгаа. Уцаа таслангуудаа энэ муу юмнаас л болж хамаг юм болсон шүү дээ. Бүх мөнгийг өөрөө гарганч гэж байхгүй шүү. Уухгүй гэт хахад гээл амдаа бутан дээ. Ажил дээрээ байж хат нь бөбөөчин гар бүр олоод ирсэн заа юу. Дахиад жоохон бодоод үтсэн нүдэнд бүр харагдаад салтгүй амар хэцүү байгаа хгүй юу. Ахаад 30 саяг өгчих гээл энэ ангиманд дуусч байгаамаа. Үнэн сийхгүй бачкаас дээ. Цаашдаа бүр амар юм болон заа юу. Түр зогсоож агаад ганцхан секунд зарцуулаад лайк, subscribe дараад өгөөрэй би гуйж ийн гэхгүй юу. 3 дугаарыг эхлэхэд цагдаа нар маань бүтлгүүгийн өгсөн мэдүүлгийн дагуу шалгаад явж идэг. Манай хүнч даатгалын газар ирсэн аав маань ослоор өнгөрсөн юм амь насныхаа даатгалыг авах гэсэн гэхэд та дүр суугаад хүлээж аваарай л гэдэг. Суулгаал хүлээлгээл байна. Бараг хаахын алдад та наашаа ороорой гэд нэг өрөөлөө оруулсан чинь нөгөө аавыг нь дэрдэг баачкаа сууж идэм да. Согтуу мохтуугаар нь далимдуулж мөнгө авах гад сүрдүүлээд байгаагүй юу? Нөгөөх нь ч таниал жаахан дурамчхан харцаастай. Энэ хэрэг чинь осол биш мөрөглөгийн шатанд явж байгаа болохоор мөнгө одоохондоо гаргаж өгөх гээл гэдэг.
Үгүй бүр хамаг уура гаргад юм баас тий. Нөгөө хүн ч та аятайхан байхгүй бол цагдаа дуудана шүү. Ингэж хурдлуулах гэж ярах тусам л удна гэдгийг ойлгох гээл хандыг хаг дарж байгаамаа. Бараг сэтгэл готролд орсон гараал аавынхаа оршуулга руу очино. Бүр оршуулгын ч мөнгийг өгөөгүй заяо. Хүн нь урчлагын авах гээд ирсэн чинь тоож байгаа ч юм алга. Шууд л хүмүүсийн өгсөн хандивын арцгийг нь өгөөд явуулчихж байгаа. Манай хятад залууч уцаа авахгүй хахаар нь оршуулга дээр нь нэрцэн л байж гин. Чи аавыгаа алуулахыг хүссэн, би алсан гэхэд л осол шиг харагдвал гэж хэлээ эцтэй. Одоо чамаас л даатгалын мөнгө авах үгүй ч мэддэхгүй байна л гэдэг. Баахан маргалдаж байгаад цохиж унгаагаад хамаг яриагаа бичээд авцсан гэдгийг харуулангуудаа юу ч болсон мөнгө авъя шүү гээл явж байгаа. Цагдаач энэ хоёрын маргалдаж байгааг харангуйтаа хятад залууг дагаад гэрлүү нь явчихна. Нөгөө бичээд авцсан гэдэг хуурцгийг нь гэрээс нь хусах гэж агаад чимээ гаргаад азартчлгүй л яхав. Цухтаал явж байхад нь урдаас нь гарч ирээл гал мал асууж яриа өдөж байгаад боогоод алчна. Тэрмүү навч чамайг явуулсан тийм үү гээл үнэлхийг нь харсан чинь цагдаа амч ингээл хөөрхий ажиллаа хийж явсан цагдаа чад. Шууд бүтлгүүрөө залгаад энэ цагдааг рекорд тулгалж авахт нь алчлаа. Маргааш ихэд мөнгө бэлт би хятад руугаа буцна өөрөөрөө байхгүй. Үгүй бол чамайг ална л гэдэг. Бүтлгүүд ч ямар юмны мөнгө авах вэ? Алуулна ч гэж байхгүй шүү. Би төрүүлээд алчил та гээл нэг алхах руу хараастай. Сийн солигдож Баянбаачка маань засвараас машина авж байгаа харагддаг. Тэгээл буг мөрөгц юм аа гэсэн чинь сони юм да. Буг мөрөгвөл урд хамар чинь цөмрөх байтал зөвхөн шил дээр унаад ирнэ гэж баймааргүй гээл гинэт бодол олоод яг хогийн машин хайсан юмнуудыг нь ачих гэж байхад нь хар хайрцагныхаа картыг буцаагаад олж авна. Гэртээ ирээл эхнээс нь үзсэн чи яасан гэж хүн нь дээрээс нь унаад ороод ирсэн байхгүй юу? Би дайраагүй юм байна штэ гэж ахта томруулаад хаарсан. Өө манай бүбүү чинь шидснээ инээгээд нуугдцсан байж ивэл яах вэ? Муу зэвүүн гүлэглэл гэж байгаа юм чам. Тэгээл нөгөө хүүхэн рүүгээ залгаад хоёлаа хэнийг ч дайраагүй байна. Тэрмүү зэвүүн амт энэ бүгдийг сэдсэн байна. Би цагдаа дээр очиж бүгдийг хэлнэ л гэдэг. Хүүхэн ч за уулзъя би чанд мэдүүлэг өгөхөд чинь туслая гэд нэг газар товлоод уулзж байгаа. Тэгээл эрэнгүүтээ би машинаас чинь травматай болцсон гэж машиндаа суулгангуудаа байхгүй шаал өөр хүн болоо нас. Гинтл өмхийн амаараа битгий юм яриад да амаа хааж агаад ярьж чадахгүй байна уу? Чам шиг юмтай явдаг би нэрээ гэж ахт нь араас нь манай бүбүүч орж ирээд ухаан алтуулаас гэ. Хамтарч ажилладаг хоёр гар байдаг нас. Энэ үед дагаад байгаа хоёр зурагчин ч бас зураг мөргийг авснаа дагаал явдیں۔ Хуучны нэг барилга дээр ирээл ёо яг хэвэндээ шүү гээл хоёлынгийнх нь мэдтгэл газар юм шиг байгаа. За нар мандахаас өмнө нүхээ авах гээд зүгээр алаад болох гээд байдаг шүү. Хүүхэн ч бүр тоож байгаа ч юм байхгүй. Би дөнгөж хомсаа бодуулсан штэ тэр. Тэгээл хүр зүгөөд ухаж гарсан. Баянбаачкач сэрсэн чинь урд нь булшийн ухч идэм ааз дээ. Нөгөө хүүхнийхээ тастаас хөхөрж байгааг нь хараад муу бийч гэж бодонгуудаа жолооны ард суугаад хамаг хурдаараа хаазаа гიშгээд юу ч хөө мөргөөд алцдаг нас. Чамд хийсэн бүх зүйлийн төлөө чи намайг яаж байгаа ингээл контрол алдсан байхгүй юу? Өгцөн байхад нь хүртэл машинаасаа бууж хараагаал. Бүбөө чинь шууд барихаар хөөсөн чинь 30 сая бишээ 50 саяг үгүй гэхэд яг одоо шилжүүлчих шиг. Би зээл аваад өгөө гэхийн хооронд л толгойг нь зөхиод хүрзээр голд нь нэг зоогоод амийг нь таслаас гэ. Амар хэрцгий хүмүүс байгаа юм шүү нэрээ. Тэгсэн яасан манай хоёр зурагч нь дагаад ирсэн дээрээс нь зургийг дарж идэм баас тээ. Сийн солигдож бид хүүхний өнгөрсөн рүү буцах ба сургуульдаа л хөөхнөн л юм байл л та. Тэгсэн өөр нэг сурагч дээр хүүхдүүд ирээд сургуулийн нүүр царай болох саналыг тавьж байгааг ажиглаад сууж байна. Найз нь чирээл хүүшээ чи сургуулийн нүүр царай байх ёстой өстэй гэхэд мо тэнэг үлгчин гээл мухаарастай. Тэгээл сүүлийн нүүрэн дээр гарсан зургийг аваач өгсөн үү? Ёо чи өстө хөөхөн гаржээ маржээ гэж долгонож байснаа. Манай найзууд бүр чамайг асуугаад нэг ангих гэд хэлсэн чинь намайг тайван байлгадгүй. Ганцхан удаа сохор болцоонд явчихт хүүл гэдэг. Гинэ охин маань жигт аруухан бололтой нилээн гуйлгаж байгаад зөвшөөрдөг. Гэвчиг энэ нь урих байсан мөгөөд нэгэн хаягдсан байшин тохныг ухаан алдуулангуудаа аваад ирсэн. Та нар сайхан хөвгчлөөрөө заа юу ч гэх шиг. Сирээл харсан маск зүцэн 3 эрэхтэй байх ба тал талаас нь барьж байгаад хүчинцэн байгаамаа гэж. Мэдээж насан туршийн аимшигт травма авсан хүн бол манай эмч байхын тэр. Ингээд 3 дугаар анги маань дуусч байна. 4 дугаар анги эхлэхэд эмч маань гол дүр болон хувирна. Эмнэлэг дээрээ нэгэн ахтай санамсаргүй танилцахад өөрийгөө хувийн мөрдөгч гэх ба хэрэгтэй зүйл гарвал залгаарэ гэд нэрийн хуудасаа өгдөө. Тэр нэгэн галд өрчсөн хүний нэрийг сонссноос хойш л хамаг травмаа сэтрээд идэг. Хамт ажилладаг энэхүү эрэгтэй эмч нь их л санаа тавьж араас нь гүдэг харагдана. За тэгэл хувийн мөрдөгч гэдээс ахын офис дээр явж очиод 3 хүнийг олуулахаар мөнгө өгөөд тохиролцсон. Гэхдээ зүгээр л одоо юу хийж байгааг нь олж мэдэх гэсэн юм а. Тэрнээс хаяг маяг нь хэрэггүй. Яаж юухан амьдарч байгаа юм болоо л гэдэг. Ах ч өмнө цагдаа исэн болохоор олоод тань руу холбогдъё л гин. Таньдаг цагдаа руугаа залгаад гуйлга байна гэж уулзахаар болоод нөгөө гурийн мэдээллийг авч байгаа харагдана. Тэгснээл гинт яагаад хүчингийн эрхтнүүдийг хайгаад байгаа гэд асуусан чинь ах юу ч мэдэхгүй байгаа штэ. Ажил дээр очиод материалыг нь ухаж байгаад эмч эмэгтэйг хүчндүүлсэнийг ойлгож байгаамаа гэж.
Сийн өнгөрсөн рүү буцаж эмч маань сохор болзондоо нэгэн залуутай хамт юм ярьж сууж байгааг харуулна. Гарч яваад гар мараа хөтлөөд хөөрхөн явж яхад нь хоёр масктай баачгаа гарч ирээл залууг нь зодоод энэ хэрэг ихсэн байхгүй юу? Тэгээл хэрэгтнүүд баригдсан гэд нүүр царай таних хэсэгт суулгацсан байж хат нь болцсон залуу нь ороод ирд юм баас тээ. Эмч ч надтай болцсон хүүхэд буруугүй штэ харин ч зодуулаад тохирогч юм шүү гэд цагдаас асуусан чинь энэ муу өстө бүгдийн зохион байгуулсан юм бэлээ л гэж авсан. Бузрын муу хөөрнүүд аз энэ бүгдийг санан дурсан эмч рүү мөрдөгч ах залгаад за нэг нь бол хулгай зэлгийн хүүхдийн хүчээ иж явж агаад шоронд ороод 3 жилийн дараа шорондоо амиа орлсон байна. Бусад хоригдлууд түүнийг хүүхд хүчинцнийг мэдээд их л хэцүү байлгасан бололтой. Хоёр дахь нь харин хар тамхинд донтоо тэвтрүүлэн хэрэглээж амнасаа алдсан байна. Гурав дахь нь харин паажууд байр түрээслээд их л чимээгүй амьдардаг юм байна. Та ийг авах уу л гэдэг. Эмч хэрэггүй болсон баярлаа гэд уцаа тавиад эмнэлгийн уцаа аваад түлэгцэн хүнд өвчин намдаа авчирч өгөөрэй л гэдэг. Яасан бэ гэхээр энэ хүний нэр нь гурав дахьтай адилхан нэртэй байхгүй юу? Тэгээл нөгөө хүчинцэн залуу байж магадгүй гэж бодож исэн чинь паажууд байр түрээслээд чимээгүй амьдардаг гэдгийг сонсоод өөр хүн юм байна гэж ойлгож өвчин намдаа авчруулж өгч байгаа. Тэгсэн цагдаа найз нь мөрдөгч ах руу залгаад хайгаад исэн хүн дээр чинь шинэ мэдээлэл ирсэн. Саяхан гарсан барилгын галаас ганцаар амьд үлдсэн нөхөр байна гэж хэлж байгаа. Мөрдөгч ахч шууд эмч рүү залгаад хэл хүргэнэ. Тэгсэн нөгөө шатсан гар чинь манай бүбүүчин байд юм да. Цагдаа нар ч ирээд мэдүүлэг аваад юу болсон юм бэ гэсэн чинь шал худлаа мэдүүлэг өгөөд идэв. Хурууны хийгээр таниулах ажиллагаа хийх юм аа гэхэд яана миний бүх хуруу түлэгдсэн штэ болох юм болов уу гэж бүр амар болцсон. Боломжгүй юм байна дараа л болъё гэд яваад өгнө. Энд ч нөгөөх нь мөнгө гэдгийг нь олж мэдээд дотроо алж байна гэж төсөөлөөд их л хэцүү байгаа. Тэгсэн чинь нөгөөх нь ядж хахад эмнэлгээсээ гараад гэрлүүгээ яваад өгдөг. Ууг нь гарах хугацаанд болоогүй байсан ч зүрсээр агаад гэрлүүгээ явахаар болцсон л эдий. Араас нь очивол чи намайг санахгүй байна уу гэхэд үгүй ээ л гэдэг. Тэгснээр лифтэнд суулгаснаа чиний бодоод байгаа хүн чинь би биш ээ. Тэр хүн чинь аль хэдийн өвгцэн. Тэгэхээр битгий араас чаргууцалтад байл гэж байгаа. 5 дугаар анги хэлгээд манай баяны араас 2 зурагч яваад байснаа да. Яг үндэ манай баян нөхөр их нэртэй ба ихнэр нь араар тавиад байгааг мэдээд мөрдөгч ахад мөнгө төлж мөрхүүлж байсан байт юм аа гэж. Тэгсэн 2 зурагчт нь орж ирэл аллаг болсон зургнуудыг сандрангуй авчраал үзүүлнэ. Одоо ер нь хамаг юмны зангилаа тайлагдаж эхлэв шүү заа юу. Хятад гар маань бүбүүчнийг таньдаг. Тэгээл уулзч идэв. Энэ хоёр бол шоронд хамт сууж байсан хүнд гарууд байгаа. Яах вэ нэх найз биш би биенээ бол мэднэ. Бүбүүчнийг шоронгоос гарахт нь нөгөө хүүхэнд тосч аваад хамтдаа л увэр хийхээр болсон байдаг. Баячуудыг уургалж танилцаад харцж агаад яг өвөрт нь орох гэж жүжиж байх үед нь орж ирээл сүрдүүлдэг байсан байхгүй юу. Тэгж яхад манай хятад залгаад хүн алах ажил байна. Энэний аавыг алчвал 150 сая болно. Хувай гээл төхөрж байгаа. Харснаа л манай тосхны бацаан биш. Хальт таньнаа бүтгүү гар хിവэрэл байгаа мэн гэдэг. Хамгийн гонигтай нь аавыг нь мөрөгдөг өдөр төрсөн өдөр нь байсан байвал яах вэ? Сүмийнх нь хамт тэмдэглэе гэд хахад аав нь харьлаа гэж зөрүүдлээд хүүгийнхээ гарт амиалцсан маамаа гэж. Хятад залуу бүбөөчөө хоёр мөргөөд бууж ирээд шалгах үед нь сүмийнхч за ядаж тортыг нь өгч хиймсэн гэд араас нь явж исэн байгаа. Тэгээл бүгдийг хараад чимээ гаргаснасаа болоод баригдалгүй амжиж цуцсан байгаа хгүй юу? Машин мөргүүлсэн ч аав нь амьд л байгаад исэн байгаа. Тэгэл яах вэ гэд ярьж хахад нь нөгөө хүүхэн яг баян гартай амралтанд ирсэн. Орд ирэнд орчихгүйхэн шиг аргалаад бүбүүчнийг яаваа гэж залгаад идэв. Орж ирж уг нь сүрдүүлэх ёстой штэ. Яг хүүхнийг залгах үед нь бүбүүчинд шин санаа орж ирээд өөр хүнийг хэрэгтэн болгох болсон байгаа хгүй юу. Тэгээд бүр уцаар бүх юмаа тайлбарлаад хуйлцсан маамаа гэж. Ингэж л хөөрхийн аавынхын цогцос ууланд болгоцсон байдаг. Зяасын солигдож барилгын гал гарахаас 6 цагийн өмнөх үйл явдал руу ирнэ. Нөгөө маргааш мөнгөг хятад явлаа гэхэд нь уулзах гээд бүтлгүүрөө хоёлоо явж исэн маахгүй юу. Тэр бүтлгүүд нь ямар юмныхан 150 сая байх уу дээ. Ядчихад нөгөө алсан цагдааг нь олцсон камерыг нь шалгасан чи хятад маань дүрээрээ байж ам чи. Бүтлгүүдээр манай хятад ирж уулзсан чинь мөнгө чи өөр газар байгаа гэж давуулаад явна. Бүбөөчин ч араас нь машинтай дагаад явж байгаа. Гэтэл замд нь баахан цагдаа нар болцсон хятад залууг хайж байгаа юм болов гэсэн чинь бүбөөчнийг хайж идэг нас. Яах вэ нөгөө хувийн мөрдөгч ах цагдаа нарт бүгдийг нь хэлчихгүй юу. Тэрийг нь мэдсэн бүбөөчинч машинаас ойруу цухтаж байгаа харагдана. Цагдаа нар ч дагаастай. Манай бүтлгүүч нөгөө хаягдсан байшин дээр хятад залуутай хамт ирснээ ямар их турсамжтай сайхан газар гээч чиг шиг. Энэ явж 3 дахь хүчиндэгч байсан байт юм аа гэж. Ядчихад энэ нэг юмд ямар юмараа мөнгө авах вэ? Алхаараа цохоод алах гэсэн угаасаа барахгүй штэ. Зодуулаа тухайн алдцсан л хөвтөж байгаа. Бүбөөчин ч өөрийнхөө мэдээг зурагтаар үзсэн хаягдсан барилгад орж ирээд өнгөрлөө новш л гэдэв. Гэнтэл санаа төрсөн болтой хүлүүлсэн байгааг бүтлгүүрөө харснаа надтай ижилхэн өндөртэй юм гээч л гэж боддیں۔ Тэгснээ шууд л хятад залуу дээр очиод хоолыг нэрчээ наачна. Харж хоолж моолоод үнэн бүтэхгүй ээ.
Тэгээд бүтлгүүгийн төрөвчнээс нь бичиг баримтыг аваад бензин асгаж агаад бүр амьдаар нь шатааж гал тавьсан байгаамаа гэж. Бүтлгүүгийн үеийн үр гэж жинхнээсээ л энэ бахта бузар зүйл хийж явсан газартаа амьдаараа шатаж өгнө гэж хэм мэдгэвдэ. Ингээд өөрийгөө ч бас шатааж нүүр царайгаа танигдахын аргагүй болгоод бүтлгүүн нэрийг ашиглаж амьдарч эхэлсэн байгаамаа. Одоо та нар бөбөөчнийг сайхан амьдарсан гэж бодож байна уу? Үеийн үр хаалга андуурахгүй штэ. Төгсгөлийн анги эхэлж байна. Нөгөө эмч маань мөрдөгч ах руу 3 сая төгрөг шилжүүлээд та надад ганц зүйл хийгээд өгөөч гээл гуйдیں۔ Энэ үед нь даатгалаас залгаал аавын чинь 500 сая шилжсэн шүү гэхэд бөөн баярлж ам чи. Даанч аав нь гэрээгээ шинчлээд хүүдээ биш бүх мөнгөө сүмд хандвалахаар болсон гэдгийг нь ч дуулгана. Би ганцхан хүүн найхад яахаараа тэдэр авдیں гэл бөөн уруулаад сүм рүү гарна. Алхаал явж байхад нь хувийн мөрдөгч ах самсаргүй кофе асгаж байгаа юм шиг дүрсгэхэд ууж исэн өвчин намдах эмийг нь өөр имээр солиод явуулцдаг. Эмчийн гуйлтлахгүй юу? Тэгээл сүм дээр очиод агсан тавьж өгд юм ааз дээ. Угаасаа юу ч хийж чадахгүй штэ. Тэгээл нөгөө эмнээсээ ч бас уна. Нэг гудамж толгой молгой нэргээл дайвал заал нэг л биш. Эмч гарч ирээл ер нь бол төлөвлөсөн бас алах санаатай. Би чиний бодож байгаа хүн биш ээ. Би чамайг танихгүй ээ л гэдэг. Гинт толгой нэргээл унаад өгч байгаа. Месси утга мотго ирсэн алхнуудэ гэсэн араас нь гүгээд идэг залуу нь бас хүрээд ирнэ. Эмч гайхаал чи намайг энд байгаа яаж мэдсэн гэсэн чинь би чамайг сүүлийн үед сонирн болоод тахаар чинь судлуулсан. Битгий юм муухай зүйл хийлтэй, иймэрхүү навшаас олж битгий амьдралаа сүйтгэлтэй гээл тавьшруулж байгаа. Хүчндүүлснийг мэдсэн байхгүй юу? Бөбөөчинч гэртээ ирээл хоёр юм нь өөр байгааг анзаараад мөн хөгийн өвгөн л гэдэг. Цагдаа нарт залгаад яаралтай мэдүүлэг авах хэрэгтэй байна гэхээр нь за баригдчихлаа гэж бодсноо яасан гарах гэд хамаг юмаа бэлдэж эхэлнэ. Ухаж төгчөж байгаад нөгөө сэтгүүл унаад ирэх ба нэг л танил харагдаад нэгэн дурсамжаа санана. Тэгсэн яг үндэ сахилгагүй идэн бацаанаар хүчндүүлчээчтэй гэсэн санааг өгсөн хүн нь энэ муу өөрөө байх нь тэр. За нэг өгүүлбэрт тайлбарлахад бөбөөчин маань санааг нь өгч бүтлгүй маань хүчинсэн маамаа. Тэгээл ичигчгүй инээснээ эмч хүүхэн гэдгийг нь ойлгож аавна. Цагдаа нарыг ирэхээс өмнө цухтаал явж исэн чинь гинт утсан дуурдیں۔ Гэхдээ тэр нь сэрүүлэг байх бөгөөд мөнгө хүлэгч нарын өгсөн 30 хоног нь дуусч байгааг илтгэсэн байх нь тэр. За ингээл хөрхий бүтлгүүгийн өмнөөс мөнгө хүлэгч нарт баригдаад эд эрхтний 8-нд яваад өгнө. Ядчихад энэ хууль бус мэс заслыг нь олоон жил манай эмчийн араас гүйж байгаа залуу хийдэг байх нь тэр. Хаалгааны өрөөнд ороод ирсэн нэг л танил түлэнхий арьс байхаар нь бүгдийн зөвхөж харснаа үүлийн өр хизээж хаалга андуурахгүй юм да гингүүтээ би хөвчлэн мэдээ алдуулалтай л мэс заслаа хийдгэлтэй. Гэхдээ өнөөдөр биш гээл тарчлааж байгаагаар энэхүү кино маань дуусч байгаамаа. Уудаа хайсан чулуу өөрийн толгой дээр гэж хийж байгаа бүх үйлдэлээ хянж агаарэ. Хизээ нэг өдөр эргээд буудаг гэдэг нь бол үнэн шүү. За тэгээ киногоо дуустал нь үзэн баярлаа. Би ямар та нараас 5-10 цаас гуйгаад байгаа ш. Ганц лайк дараад киноноосоо гарахыг хүсье. Үзэн баярлаа. Үнсээ. Бай.